За сайн байна уу. Өнөөдөр та бүхэндээ 2014 онд гарсан Чернобыль алдагдсан бүсгийх уран зөгнөлт дадал явдал трейлер төрлийн киног товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. Лёша Пашагийн хоёр найзаар кино маань эхэлнэ. Пашагийн аав ээж нь Турк руу амралтанд явсан гэдгийг Лёша сонсон гутаа орой гэрчин үйлчлэг зохиоцгоё гэтэл Паша би орой гэрийнхэнтэй видео кол хийнэ. Тэглээч аав ээж хоёр байр авахд мөнгө хурааж байгаа болохгүй гэтэл Лёша за зүгээр дээ тэрийг нь аргалнаа санаа зовлтгүй гэсээр байгаад Пашаг ятаж үйлчлэг хийхээр болно. Оройч болж үдшилэг эхэллээ. Лёша нэг охин найраад чигтэйхэн байж байтал Паша дуудан компьютерийн нэг зүйл болохгүй байна. Одоо ч гэрийнх намайг шуудаж байгааг мэдчихлээ. 90-70 даа гихч юм яриад онно. Нөгөөх мөн тааж байгаа ч юм болго. Гэтэл Лёша маань янзлуулах гэд нэг таньдаг хакерч найзаа дуудчихав. Энэ манай бас нэг гол дүр буюу Гёша. Хакерч гэж дээ. Номны цагаан солиотон сөлдөө гэж дууддаг. За тэгээд үргэлжлүүлэн шоудж байтал үгүй манай Лёша ч найз охинтой байсан юм байна штэ. Энэ охин бол манай бас нэгэн гол дүр болох Настя. Цонхны дугаар явж байгаад сонсоод ороод ирж. Гэтэл мань сайхан гар найз охиндоо би халуураад байна. Өглөө хатлаа гэж худлаа хэлсэн байжээ. За ингээд ч баларлаад газар дээрээс их сэтэл сайхан гардуулаад тав гэтэл Паша ч үнэхээр сайн найз юм аа. Найзынхаа урд орон гүй би ятгсан юм аа. Тэр эмэгтэй ч минийх гэснээ саяхан Лёшатай нэлж байсан эмэгтэйтэй үнэлцээд эхэлнэ. Маргааш өглөө нь ч боллоо. Их л сайхан онсон бололтой. Даанч гэдгийг нь юу ч хөө буулгаад хайчгаж Пашач гинт сэпэнтх мөнгөө санаа шалгахаар очиж мөнгө байх болов гэтэл байж байна. Ашгүйд ингэж юм санаа амрах гэж. Паша Лёша дээр очин энэ журлан тэрээ сууж байгаа нөхөр хэм бэ гэд асуув. Хөрх юу ч санахгүй байгаа бололтой. Гэтэл Лёша яагаад вэ өчигдөр компьютер засах гээд ирсэн штэ гэтэл тэгээ зассан юм уу гэж Паша асуухт мэн сүлдээ чаддаг бололтой. Гэтэл хаалга тогшин интернет засахаар ирлээгээд нэг залуу зогсчихв. Тэр залууч хурдхан шиг ажиллаад дуусгаад танад хөрөмж өвдөрчихсэн байна сэлжглоо. Тооцоо нь 2200 рублгээд тооцоогоо хин гарч яв. Мэн хийчихс хэрэг дуртай. Цонхороо харангуйтай иш нунцсан байгаа мопедыг нэгээд муулаастай. Лёша ч ахав шулуун шудраг зантай юм болохоор өлсөд нь хэдүүлээ пицца авч идэв. Мөнгөө түр зур сэпнээс аваад буцаагаад хийчихэлдэ гэтэл бүгд санал нэгдэв. Ингээд сэпнээс мөнгөө авах гэтэл хөрх мөнгө байсангүй. Бүгд сандарч гарч ирээд хайсан ч аль хэдийн яваад өгчөө. Хоорондоо би дуудаагүй, чи дуудаагүй, хэн дуудсан юм гэд нуудлцаж яваад сая сүйрлүүлсэн төхөөрөмжн дээр нь ямар нэгэн утас шүрмс хаяг адарс байж магадгүй гэж гэртээ орон харцгаав. Ашгүйдээ хаяг байж охин тэр. Паша явахаас өмнө нэг боотолтой зүйл задлаад байна. Юу ухаад байна гэтэл гарбуу гаргаад ирлээ. Аргагүй ш та 8 сая руу биш үү дээ. Хаягийн дагуу яваад очтол мопед нь байж байна. Подол руу яваад ортол хаалган цоожтой байх нь тэр. Гэтэл хаалгыг дотор талаас нь тогсч байна шүү. Лёша Паша хоёр хаалгыг өвдөө яваад ортол нэг эмэгтэй байж байв. Энэ эмэгтэй бол манай бас нэгэн гол дүр буюу нэрийг нь Аня гинэ. Гэтэл манай хэд чи хэм бэ? Чи тэрний хамсаат нь үгээд хэрэлдэл урдаас нь үгүй. Харин ч та гурав хамсаат юм биш үгээд нэг тийшээ заатал. Мэн гурийн зураг байж охин тэр. Манай хоёр битүү шок. Юу илээ? Яхараа хамт зургаад оруулсан байдаг лээ. За төгслийн баяраар даруусан байлгүйгээд гайхаад өнгөрөв. Харин Аняг бол жүжигчдийн сонгон шалгаруулалтанд оруулна энэ төр гэж худлаа хэлээд подолдо төгсчихсэн байжээ. Одоо яах вэ ихүүгээд ярилцж байгаад цагдаа дээр очисон ч цагдаанч мань хэдэг тоодоггүй. Анягаас чамаг яасан? Барьсан уу, хорьсон уу, зодсон уу, цогсон уу гэд тийм биш бол ямар ч хүнсэл байхгүй гэд тоосонгүй. Харин манай залуу болохоор чи нөрөгдөл дээр мөнгө алга болсон л гэсэн байна. Яг таг тав байхгүй юу те? 15,000 рублээ за гарцгаагээд гаргачихв. Гараад иртэл солида найзуудад уудан бичлэг үзүүлтэл. Саяны мөнгө хулгайлсан нөхөр подкастын бичлэг оруулсан байв. Би шинэ мотоцикл өөрийнхөө хүч чадлаар хөдөлмөрлөж яж авлаа энэ төр гэд ярьсныг нь Паша сонсон золтол галзуурчгсангүй. Гэтэл подкастер хаашаа явахаа бичлэгэн дээрээ хэлчихв. Я поеду в Чернобыль. Паша би араас нь явах болно гэхэд Анягаас бусд нь хамт явахар болов. Гэхдээ бас дугаараа солилцоод байгаа юм аа. Аня гэртээ харсны дараа өөрт нь нэгэн шуудан ирдэг ба түүнийг нээж харсны дараа Паша руу залган Чернобыль руу хамт явахар болдог. Ямар нэг юм болсон болтой. За ингээд манайхэд
Араас нь явах гэсэн ч машин олдохгүй байсан ба ганц машин олох боломжтой нь Гёша байв. Эхэндээ машинтайгаа явах дургүй байсан ч найзуудынхаа шахалтаар өвөг машиныг хулгайлан тэр тав подкастерын араас яв. Гёша гэд сайхан гар өвстэй явж байгааг найзуудаа гайхуулв. Зэнж гайгүй л үдээ. Манай хэд замдаа Чернобылийн ослын талаарх бичлэг үзэж подкастерын оруулсан бичлэгүүдийг мөн үзжээ. Гэтэл гай газарт орос гахаа модон дотроос гэдэг шиг л цагдаа бутны цаанаас гараад ирэв. Тэднийг цагдаа зогсоож тэд машинаа шалгуулахаар болчихов. Мэдээж Лёшаг нь уусан өвсөнд баригдаж тавуулаа цагдаагийн газарт очино. Байцагдаж байхдаа цагдаатай тохирох гэж үзв. Мөнгөн дуртай цагдаа нар 30,000 рубль өгвөл явуул хийлгэнэ. Харин машины эзнийг нь мөнгө авчирч өгтөл явуулахгүйгээд Гёшаг хорчов. Цагдаагаас ойрхон ATM асууж заалгаж аваад замдаа явж байтал подкастер дахин нэг бичлэг оруулсан байв. Нэг тосгонд хормонд оролцож байгаа бололтой. Мөнгөийг ч та цацаж явах шиг байна да. Машин энтер бэлэглээд л манайхэд харж уурлахаас цаашгүй. Гэтэл тэд ATM дээр очсон ч ажиллаагүй байсан учраас мөнгө авч чадсангүй. Мань хэдийн үед ёстол чанга өдөр байна да. Хэрхэн мөнгө олох талаар толгоогоо ашлахаж байгаад тээврийн жолооч нар боодож байсан газар очин мөнгө зээлэх гэсэн ч бүтлгөөдөв. Ядаж уцаа зараад хэдэн цаас болгочихъя гэтэл уцыг нь ч тоож авсангүй. Тэгтэл манай Лёша мөрөйтө тоглож байгааг нь харан мөрөйтө тоглохыг санал болгоход жолооч ах дургуутсангүй. Харин ч 5 тоглоно 3 хожисны ялна гэж ав. Лёша эхэндээ 2 удаа ялагдсан ч дараа нь 3 дараалж ялч чаднаа. Даанч булхайцсан баригдаад яг алгалгийн даван дээр Паша гинет буу гаргаж ирэн найзуудыгаа хамгаалж жолооч нарын мөнгийг дээрэмтэн зүгтав. Мөнгө аван цагдаагийн газар очиж Гёшаг гарган ав. Мөнгөө дээрэмдүүлсэн жолооч ах нар машин дасаан араас нь хөөж эхлэв. Манай тав зүгтааж агаад адилхан машины урд орон хурдлан алга болсон ч жолооч ах энэ тавыг урд нь явж байна хэмээн бодон араас нь мөргөн машиныг онхолдуулав. Манай тав санаан зовсон ч зогсож чадлгүй цааш явсаар эхний анги маань энэ хүрээ дуусч байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараад subscribe хийхээ мартаоцай. Хэрвээ таалагдаж байвал дараагийн ангийг үзээгээд комент бичээрэй. Та бүгдэд баярлалаа.